16 мм кино төсөлгээд манай телкино үйлдвэрт бүтээгдсэн энэ бүтээлүүдийг гаргах болсон цагаас хойш маш олон улсууд болоод зарим улсууд ярьдаг чиний нөгөө хийсэн кино ч хаана явдаг юм бэ? Гарах болоогүй юу? Одоо ер нь энийг үзэх юмсан харах юмсан гэсэн юм уу? Залуу занд насаад уусах гэдэг ч юм уу. Ийм олон юмнууд бол ирдэг юм л да сайн л. Тэр мууч бай, сайн ч бай тухайн үед бүтээгчсэн энэ кинонуудыг ингэж үзэгчд хүргэнэ гэдэг бол нэг талаараа болвол түүхээ эргэж сэргээх, за нөгөө талаараа болвол ер нь тухайн үед нь ямар юм хийж ирсэн юм бэ? Кино гэдэг юм чи юу байсан юм бэ гэдэг ийм талын юмнууд нь бол арай давмгай байгаа гэж харагддаг. 80 оны сүүл 90 оны хэр шиг санагдаж байна. Энэ хамгийн сүүлчийн баримт кинонууд нэг байна. Жингийн түрүүийг нэмж хөтлөн гаргана. Ногт бурамтаг, буйл төрхийн мэдээж хадаг самбайгаар дээдлэн. Буян хишхийн хүндэлсэн буурлатыг тиймхүү зөв тойруулан буцааж үлдээхэд хөгшин насны хүч тамиран бодож хүүхэд дүүнараа алсын аянд үдээд хоцрох хүний сэтгэл чиглэсэн уярзын бодол төрүүлэх далдын уянг төрнө. Энэ Монголын ногоонтны хөдөлгөөн гэдэг юм хөдөлгөөн байсан. Аялагчдын клуб энэ гэдэг. Тэрний одоо ерөнхийлөгч нь Жан Дэрж гэдэг нөхөр байдаг. Одоо Монголын хаяад тасгалж байдаг юм. За тэр хүн бол яг хөөхтэй зэрэг ерөөсөө тэмээгээр одоо бид тэмээгээр хөх хатаар яваа тэмээн чинь гэдэг. Энэ хоорондох одоо энэ монголчуудын тэмээний соёл энэ хооронд одоо монголчууд ямар бэрх зам юмыг одоо туулж явж вэ? Ийм юмыг одоо хийгээд биднүүд эндээс бүрэлдэхүүн 7 хүний бүрэлдэхүүнтэй 15 тэмээ одоо Дорногов аймгийн хатан болог хөвсгөл сумаас авч одоо намар тэнд бэлдээд тэгээд бид чинь тэндээс нэг жижиг гэр дотроо бол юу ах хөөхтэй зэрэг одоо толоо мулгаас ахуулаад тэгэл бойрууд одоо сум мум авдар гэх Монгол гэрт одоо юу байж болох вэ? Тим жижиг хөөх юмнуудтай бас тэрийгэ дагсан жижиг хөөх үзэсгэлэнтэй ингээ үндсэндээ бол одоо Монгол орноос ортолцох оршоо гарч одоо жимдэн гэдэг юм их маягаар Дорногоос биднүүд хөдөлсөн. Зам үүд орсон. За зам үүд дээр ороод хуучин болвол ярьж тохирсон одоо өөр Монголын одоо нөхдүүд орд талын нөхдүүдтэй бол ярьж тохирсон байсан хэл гарна гэдэг. Тэгээд зам үүд дээр яваад очсон мөнгө нэгсэн. Өөрөөр нэг тэмээний нэг хөлнөөс 15 доллар. Дөрвөн хөлнөөс 60 доллар. 15 тэмээ чи хэдэн доллар болох вэ? Өдрийн шидэрч. Ийм тэгээд хоёр хүн бас харгалзаж авна. Та нарыг харгалзаж авна. Тэгээд тэр улсуудын зардлыг та нар да тэгээд явуулж байна. Тэгээд бидэнд одоо тийм мөнгө байгаагүй учраас 2-3 өдөр одоо тэр нөхдөлтэй хэлцээд ярилцаад тохирч чадаагүй. За нэгэнтээ одоо ингээд аялал хийнгээ ингээд сүрдүүлэнтэй гарсан улсууд одоо яг хөөхтэй зэрэг Монгол орныхоо урд хойгоор 1000 км аяльяа гэдэг. Тэгээд биднүүд урд хойгоор явж энэ баримт кино хийсэн. Болвол Дорногов аймгаас 2 тэмээ чинь хөвсгөл Дорногов хатан хөвсгөл сумаас тэмээ чинь сумья гэдэг нөхөр. За Бямба гэдэг нөхөр. За Дорногов аймгийн тэмээний хэмжлэгийн одоо Даваа гэдэг нөхөр одоо зураач баримлч нэг юм нөхөр. За Дархан хотоос дэлгэж олцсон нацагд орж гэж одоо тийм аяллаа спортын мастер. За Монгол Улсын их сургуулийн биологийн техникийн одоо багш Монгол Улсын аялагч Жамсран гэдэг хүн. За манай телкино үйлдвэрээс манай гэрэлтүүлэгчтэй хэмжээр явжсэн Баяр цогт миний туслахаар ингээд миний бие ингээд бид хийж явж энэ кино хийсэн. Гэхдээ намар өвлийн зааг дээр сар хагцын уртыг туулж 60 гаруй өртөөг зорьсон байгалийн экологийн энэ багийнхан өгдөө хөдөлгөд буйл баатар, бурамтаг татлаг, хом бамбай, ширдэг тэнчээгээд бэлтгэж шалгаж аянчин жинчний ёсоор гар хүнхэхгүй явна шүү дээ. Тэгэхээр одоогоос 20 жилийн өмнө бүтээгдсэн энэ тэмээ аяллаа тухай Сүндалаа савар энэ киногоо
дайдыг сэтгэсэн наран мандаж говь нутгийн өглөө ихэллээ. Байгалийн үдсгэлэнд газар нойроо сон сэрж, зэгс будраган сэрвэлзэн ус нуур мэрэлзэж, ил хөл цөлөвш танцэг их говийн барааг харахад ямар ч хүн уярах бахархах сэтгэлийн далайгаа салгиулдаг. Төрж өссөн энэл газартан үеийн үед өвлөн үлдсэн Монгол түмэн таван хушуу малаан өсгөж инх тунх тансаг сайхнаар жаргасаар. Элсэн говийг туулж эзнийхэн тусыг хүргэдэг хоёр бүхтэй Монгол тэмээг бахархахаас өөр аргагүй. Говь нутгийн ивэлт ховор амьтдыг дэлхий дахна магтан шагширдгийн нэг нь гарцаагүй. Энэ л говийн хавтгайн удам. Тэнгэр газар хоёрон тэхүдэж, наран саран хоёроо бөхөөрөн тулаад, элстих говьон тавгаараа бүлээцүүлсэн уул уултэй өөрийг нь зүрлүүлээд үлгэрийн юм шиг сайхан амьтдаа.
Домогт тэмээн цэргийнхээ дархан удныг хадгалахаар 5 настай тайлгаан шилж сонгон буур болгодог байна. Сөргийн манлай буура буйлахын тулд өдөр судраа үзүүлж жаяг гэдгийг ёсчлон гүйцээдэг. Хом бамбай тавьж утаа санг уугуулсны дараа өрхийн тэргүүлэгчийн ивээлжилтэй хүнийг орж залдаг байна. Хамрын дөрлөж хадаг самбайгаар арчин буйлж дөрлөж бурамтгаас нь хөтлөн буур болгон дархалсан энэ амьтныг бусад айлын сэргийн эзэнч ёс зүйтэй залж аваачдаг заншилтай гинэ. Говийн ард түмний ёслол хүндэлийн хүнлэг сайхан жаяг гэдэг уламжлагдан хадгалагдсаар өдий хүрчээ. Тэмээн цэргийн арчилгаа эдлэгээ говийн хүмүүсийн ахуй амьдрал, говийн байгалийн экологийг үзэж таньж хүн зонд харуулахын тулд Монголын ногоонтны хөдөлгөөн, Монгол тэмээний нийгэмдэг санаачлан тэмээн жингийн нэгэн багийг илгээсэн. Алс холын аян жинд шилж сонгосон тэмээдээ 2-3-7 хоног сойлох хийжээ. Гэдэс татаж сойлгон таарсан аяны хөлгүүдийн хажуугаар урт холын замд дөрөөлөх гэж байгаа аян чин жинчидэж хэсэн өөрсдийгөө бэлтгэн. Аягны хийц, ачаажингийн татлах, ажлынхаа ая зүйд гар дадаж ганцг нийлэх хүмүүс алийг хэлж барах.
хөдлөх зөв чиг энэ бүхэн бас ёс журам жая гэдэгтэй. Буянт буурлууд сүүнийхэн дээжийг цацлан медаан. Жингийн цуваа хөдлөхөд олон жил ачаажин тээж буурал болсон цагаан толгойтой янхэр хөгшин атыг сэтгэлийн боддогч гэхүү малын ааш аран шиг тайвшруулж ёслол үйлддэг уламжлалтай. Жингийн түрүү игнэнд хөтлөн гаргана. Ногт бурамтаг, буйл төрхийн мэдээж хадаг самбайгаар дээдлэн. Буян хишхийн хүндэлсэн буурлатыг тиймхүү зөв тойруулан буцааж үлдээхэд хөгшин насны хүч тамиран бодож, хүүхэд дүү нараа алсын аянд үдээд хоцрох хүний сэтгэл чиглэсэн уярлын бодол төрүүлэх далдын уянг төрнө. Дорногов аймгаас гарсан энэ багийнхан хамрын хийдийн лам хуврагуудад аян зам үлзийтэй байхын үүднээс ажиллан мөргөж хөдөлсөн. Байгаль экологийн Тимэн Жингийн багийн ахлагч Монгол Улсын их сургуулийн багш Жамсран тэргүүтэй 7 хүнийг Монголын ногоонтны хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Жиан Дорж, Дорногов аймгийн засаг дарга Одон Шимэд, Монгол Тимээ нийгэмлэгийнхэн зэрэг олон хүн үдэж мордуулсан. Ухаант мэрэгэн лам хуврагууд аян жингийн тулгыг цагаан сүгээр мэдээж сам тавьж
Настан буурлуудаж 9 нүдтэй цацлан өргөн ерөөл бэлгийн вэхэлсэн Монгол заншлаараа бэлэгдэжээ. Монгол их орныхоо төдийгүй манай дэлхийн өөрмөц энэхүү байгалаар 15 тимээтэй 7 хүн ийхүү цаашлан замын үдийн чиглэлд өдөр шөнөөр ээлжилсэн халах харчин алхааны аяг жаягч ямар хөг үзэж мэдэрсэн. Мэдээж энэ хэрэг хэн бүхэнд харагдаж байгаа. Жингийн цуваагаар хөөрн аяны замд дасаж дадаагүй энэ эдлэгээ үзээгүй тимээдийг ганц нэгээр нь хөтлөж унахын унахаас өөр аргагүй. Сөвдөөд хөвтээд өгдөг. Хөг гэхэд гөвөлцөл алхадаг тэмээн сүргийг эдэлж дасгаагүй, эзний ёсоор байгаагүй газарч мэрсэр үзэгдэх нь бий. Галбын говьор нутагтай ганхан удаан тэмээд, хаа сайгүй дээшсэн ханан хүрэн тэмээд, ботго тормон эхлүүлж, унж дөнжнөөсөө хурд хүчээ нэмэн тайлэг болохоос эхлэн нас сүдэр жигдэрдэг. Ингэн тэмээний буйлаан, атан тэмээний шүдний хавираа, Орсон буурын хүрхрэн говийн энэ сайхан талд хөгжмийн их шиг гунгнаж байдаг. Энэ сайхан амьтныг магтан дуусан дуу шүлэг, ерөөл магтаал, үлгэр ойнсог, тууж туйлс аль нь ч гэсэн бас говьтой холбодог.
говийн байгалыг судлан сурвалжилсан экологийн багийнхныг хүрхэл ёстой газарт нь хүргэж чадах хүлэг унаа гэвэл хүрэн улаан хэмээд л билээ. Хүн эзнийн говьтойгоо холбосон хүчирхэг энэ амьтдал эзэн манхан далайгаан эвхэртэл туулж чаддаг зав онгоц билээ. Бартаа багтай замыг туулж баг сумын төв айл хотлыг бараадах гэж байгалийн экологийн энэ багийнхан яваагүй юм. Эднэр аль болох зайдуу замаар төлөвлөлтөөн сонгож эр хүний жаргал эзгүй хэрэгчээр говийн байгалийн өвөрмөц бүхнийг л мэдрэхийн төлөө зорилго болгож явсан. Зэрлэг амьтдын мэндийг мэдж болон зээдийн хурдыг бишрэн зэлүүд газар аялж явсан ч говь нутаг эзэнгүй зэлүүд газар биш гэдэг нь аяндаа андашгүй. Холын бараанаас харсан хүмүүс идээ цайгаан барьж зам зуурт тосон өгтөн. Хэт нутаг хаана хэрэг зориг юунд хинийхэн явна. Уулзаж танилцж учир явдлаа ярилцсны эцэст тоорой мод шиг армаг тармаг буусан говийн нүүдэлчид ч гэсэн малын зүсч аль чиглэлийг мэднэ. Бутас сүг хад чулуугаач хөдөлсөн хөдлөөгүйг нь андахгүй. Эзэнтэй нутгал гэж ойлгохоос эл цөл газар бишээ гэдэг нь эрэхгүй мэдрэгдэнэ. Хинч яваагүй замаар явсан юм шиг элис хайраг хад чулуу алсаас хөтөлсөн даваагүйг давж явхад хэдийгээс хойш хичнээн ч хүн хинийхэн аянжин ахуй амьдрал эрэл хайгуулаар явсныг хэлэх мэт элтэн овоо чулуу тааралдана. Эрэх буцах аль ч үед эргээд заавал ирэх болтугай гэсэн өрөөлийг бэлгдэн Монгол ёсоон дагаж буугаад мордлогүй яахав.
их говийн цагаан зээр хар сүлтүүд сөргээрээ суураараа хошуурна. Зам зууртад харагдах аль ч амьтад араатан биш. Өвс бэлчээрийнхэн болохоор бие биенээс айж цочхыг үл мэднэ. Харин хүний бараа хармагц цочин сандран хөдийн хурдаа шалгах нь эрхгүй нэгийг бодогдуулна. Сүүлтээс сүүлгүй чамнуудын сургийг энд тэнд сонсоход ан амтэн, байгаль дэлхий, хүн мал тэр ч байтугай ургамал цэцэгсэж гайхамшиг тарьдаг гэсэн. Үүнийг дуулахад энэ бява ногоонтны хөдөлгөөн Монгол хэмээний нийгэмлэгийнхэн хинч болов зүрхэн эмзэглэнэ. Загин шугуй найгаж, зэгс дэрсэн говийн салхинаа нэмэлтэн, шувууны сүүдэрч дайраагүй юм шиг өөсөвгүй элсэн манхан байсан ийм л сайхан газарт нүд алдам цэдийн шаргалсан говь тэнгэр хоёрын тэртээ рүү бодол мэдний алсарна. Сэтгэл аяндаа уужруулж амар амгадан сэрхсэн энэ л говьд ганц ч болов ирж өглөө нармандах орой наран шингэхийг харснаар 3 нас нэмэгдсэн байх учиртай гэх ухаан хэлнэ. Гадуу ирний тэстэд хөлгүй сүн далай энд цалигдан авраг том үлэг гүрвэл арслан заанууд эрэг хөвөөгөр нь сүлжин байсныг илтгэсэн улмөр аргаляас нүсэр том өндөгнүүд үлдсэнийг бодоход галуу юулэхэд гал тэрэн үлдсэн газрын сүнсэн энэ говьд бий. Далай ширэхэд ус болгон хоцорсон тэнгэрийн тусн говьд бий. Ингэж л хэмээ хүн хоёр сэтгэл бодлон сүм далай устал халигаан ярилцах шиг тэнхэн алхуулсаар. Бидний ярьсан бодол ухааныг батлах шиг элэстэй ижилсэн, зэрэгсэн, хөрөлдөг газарт хужир марайл бэгшин, хойрон бүрдийн уснууд шил толны хилтерхий шиг тунран гялтгамж байснаа баян бүрд, элсэн бүрд болон цэлэлзэн. Говийн аялалд бодол ухаантай явсан хэн боловч буудаллах, хоноглох газраа төсөвлөж төлөвлөсөн байдаг. Тэмээ мадаамрааж, хоногийн гадаа бадраан, тэрийн цай амттай. Гэхдээ намар өвлийн зааг дээр сар хагсын устыг туулж, жаргарын өртөөг зорьсон байгалийн экологийн энэ багийнхан
Өглөө хөдлөхөд буйл баатар, бурамтаг татлаг, хом бамбай, ширдэг тэмчээгээд бэлтгэж шалгаж, аянчин жинчнийг ёсоор гар хүнхэхгүй явна шүү дээ. Ахиадл наран мандаж амьдрал үргэлжилсээр аян зам хөвөрсөөр онгон говийнхоо байгалийн орчин газарт удам судраа даган дамжиж үлдсэн ан амьтад, араатан жигүүртнүүд аль нь ч гэсэн ундлах ус эдиш бэлчээрийн олдог мэддэг гэдгийг олон түмэн хөөрнөн. Гун цэнгийн дэгдэхи өдсөд өмрөхаар 3 далай гаталж хулан тахин унаг хунсан туураган хатгаар 3 говийг туулдаг хэмээн Монгол түмэн бахархан хэлдэг. 7 хүнтэй багийнхан маань анхны аяллаараа домогт 3 говийг бүрэн туулж үзүүлсэн бишээ гэдгийг үзэгч та бүхэн мэдэж байгаа. Гэвч байгаль хийхэм бараасрыг сонсож баясах биш, үзэж мэдрэх гэдэг бүхнээс өөрөө. Онжил цаг үеэрийн бэрх цагт байгалийн уур амьсгал сүр хүчээр үзүүлэн шалгадгийг энд бас үгүй харахгүй. Түр зүрийн бороонд гол мөрөн шиг их ус үерлэн гатлах нөхцөлгүй болох ч талгүй. Угалзын шуурга шуургад элсэн далай урсан нүгэлтэж, цасан шуурга догшрон, газар тэнгэр нийлээд орсон буурын омог шиг эсгэрэн тажигнаж, нүргэлэн хүрхрэх удаач басвэ. Тас бүргэд ногт руу гургалдайг тэнгэртэн жигүүрлүүлж, хулан тах хавтгайн сүрэг аргал янгэрийг талдаан жирэлзүүлэн, гоёо хармаг, сулхир, чихэр үс, хирээний нүд,
энэ тангийн ховор живэр бүхнээ эдэс төрсөн дөн тижээсэн говийн баялаг элбэг тансгаа. Ийм явдалдаж өртсөн эсвэл ганга шиг цангааж ангаасаар нүүлгсэн үү? Бүр өөрөөр хүний түүхийн хатуу ширүүн цагийн хүрд эргэсэн үү? Аль нь болдоо гэж таамагламар сүм хийдийн балгас цойр эзэгүй болж нар салхи тас борооно байгаль руугаан улам эргэж байгаа хан хэрэмний нуранг бас нэгийг өгүүлнэ. Надо говорить, я могу сказать, что это тут я не знаю, тут я не знаю. Алс холын нүүдэл юм уу? Аян чин тээсэн дээр цагийн хүмүүсийн газар дундын бололтой талын овоо химээх том овоонд хэмээн жинтэй байгаль экологийн багийнхан хүрэлцэн хүрч сүр сүлдэн болсон чулуун хөшөөг өндийлгэн босгоод цаашаа хөдөлсөн юм. Авгайх саяын гэгэрүүлэгч 5 дугаар ноён хотогт Дулбэтийн 10-жагийн төрс нутагт босгосон дурсгалын хөшөөнд бараалгаж үлзийтэй ёслол үйлдсэн аян замын хүмүүс их наригч мэндэлсний 190 жилийн ойн өмнөхөн тохиолдсондоо бэлэг оюунда урам сэргэжээ. Өдрийн турш урт замыг туулж хонох буудалдан отголсон байгалийн экологийн багийнхан өвгдийн үеийг сонсож жингийн хэмээнүүд нь газар нутгийн хаан тишгийг хүртсээр сэтгэл тохногшсон аль ч үдшийг насан турш
дурсан санацгаана. Чагаа юу тэмээ бүрт гохтоор явуулсан гостолод гэдэг. Тэгээд тунаад гэдэг юу тунаад чок гэдэг. Аа ингээд дагуу ихэд байгаа. Тэгээд тунаад гэдэг гуйто бохлоос түрүүний хүү техник парамаслак командset оркафет энэгээ тавьж нэтнээсээ хийгээд ирамайхнайсан 제가 해줘. 제가 온천에 안에 갔다 오른도. 거기가 있어서. 제가 재밌어서 어쩌고 дэвхрэг цацаа шуугж голио нэмэрэг донгодсон говийн сайхан намраар алсыг зорьсон аяныхан 10 дугаар сарын сүүлчээр анхны цастай долголоо. Өвлийн бэлтгэлд мал адгуус ямар ч амтэн байгаль ихийнхэн захиралдлагоонд өвч биений хөвчөрсөн өөр байдлаар хувирдаг жамтай. Говийн тимээдийн өвдөг зогдор нь ус нуусан үрчилгэж ширээ хоёр бүх шил савлгаан заглайлгаад ирэхин цагт өөртөөч эзэндээч элч дулааныг хайрлсан буян тамтай. Таван хушуу малынхан дотор мах сүү, ноос зогдор, арьс шир, өөх тос аль бүхний дээдийг шингэн төрсөн ч аян замын холд ачаажин тээж үл хоолыг даах тэнхээтэй ангах цангахад төвчээр тэсвэртэй гайхамшиг тамтдаа. Гоё гээд ярихад тимээл аян дан сэтгэлд буудаг. Тимээ гэж нэрлэхэд эргээд л говь газар нүдэн дундаг. Тимээний тавг, ул, орсон буурын шилний давирхай гадаад орнуудад өдөө төдий долларт хүрдэг талаар зах зээлийг ярихаас өмнө ховор хотор мал амьтдан өсгөж өндийлгөх сэтгэлтэй Монгол түмний өв уламжлалыг сэтгэл зүтгэлийн цоморлог болгосон Монголын гонтны хөдөлгөөнийхэн Монгол тимээний нийгэмлэгийнхэн энэ удаагийн аяллаа говь тимээ хоёр тоо шингээсэй.
Есөн бомд ойртож байсан Монгол тимээд одоо тэн хагасаар шахан хорогджээ. Энэ нийгэмдэг хөдөлгөөнийхэн Дорногов аймгийн тамгын газартай хамтран Эрдэнэт цэргээ зог дуртай бүхнийг сэтэртэй малын уламжлалаар дархлан хамгаалж өсгөн өндийлэх уриалгаан түмэн олондоо өргөн дэвшүүлж байна. Хамгийн ихэнх нь говь дом байдаг ханан хүрэн анган улаан тимээд маань эзэн болсон түмнийхэн эвэл элбэрэлд түн бумааран өсөж үржиж хангай хэрийн хаач гисэн эдээшин дасаж чаддаг хоёророн энгийн тимээд газар сайгүй буйлж атан тимээд алтай хангайгаараа дүүрч буурын удмыг шингээсэн ботог тормнууд бум модны хом буян хишгээр өсөж өндих болтугай.